Джессика гэдэг залуу бүсгүй энэ хорвоогоос нэг хийх юм бол хүсээгүй. За хүсдэг ганц юм нь бол ээж болох. За хүсэл гэдэг үг ер нь багтандаа энэ амьдралын туулж байгаа амьд яваагийн учир утга бол үр хүүхэдтэй болж үеийн зулаа үнэрлэнэ гэсэн тийм зорилготой. За түүний нөхөр Райан энэ хоёр одоо олон жил хамт сайхан одоо ажиллаж амьдарч байгаа. Тэгсэн мөртлөө үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа учраас хинийгээ гомдоож годоос хамаагүй үг хэлдэггүй. За тэгээ олон удаагийн шинжилгээ үйлчилгээ эмнэлгийн үзлэгээр ингээд ороод явхад ягаад ч юм дээ бүх зүйл бол болно, цаг нь болоогүй байна гэсэн учир шалтгаан олдохгүй янз юм хэлдэг. За энэ бүхнийгээ өөрийн нөхөр Райан хэлгээд Райан ихнэрээ тэрвэрж байгаад цаг хугацаанд болохоор бүх юм нь таарахаар хоёулаа үр хүүхэдтэй болох хаа бурхан бит хоёр бас нэг юм бэлдэж байгаа байхаа гэдэг үгийг хэлдэг. Хилээ дуусангууд нь харахаар өөртөө итгэлгүй байгаа байдал нүднээс нь ажиглагддаг учраас одоо энэ Джессика бүсгүйд бүх юм бол айгүй хэцүү байсан. Эмчтэр хүртэл олигтой шалтгаан хэлэхгүй байгаа учраас үргэлж хүсэл мөрөөдөл найдвараар сар болгон одоо биений юм болон одоо жирэмсний тестийг тавьж үзэхэд дандаа л одоо цагаан зураасгүй гардаг байсан. Ингээд хизээ нэгэн цагт ээжээ болно доо гэдэг дундын хүсэл мөрөөдлөөрөө өдөр хоногийг аргацаагаад байж итэл нэгэн хагасаан өдөр одоо найзуудын гэр бүлийн хүрээлэл дунд нэгэн төрсөн өдөр тэмдэглэх урилга ирсэн. За энэ урилгыг аваад тухайн хагасаан өдөр Райан болон Джессика хоёр бэлгэсэлд бэлдээд очиход нэгэн найз гэр бүлийнх нь хүүхдийнх нь төрсөн өдөр болоод тэрүүгээр дүүрэн хүүхэд шугтаа дагуулсан ээж нар найзууд нь түүний нөхрүүд болон янз янзын олон хүмүүс одоо цуглуулчихсан хоол унд идээд аюу гой коллективтэй байсан. За ерөнхийдөө Джессика Райан хоёрын үеийнхэн одоо бараг 2 3 хүүхэдтэй болцохоор бүгднгийнх нь амьдрал ахуй тэгшэрч байгаа. За энэ бүх зүйлийг хараад Джессика баярлахын хажуугаар бас өөрийнхөө одоо хүүхэдтэй болж чаддаггүй тэр зүйлдээ улам одоо зовж одоо олон найз нөхөдтэй олон хүүхдүүдтэй шуугилтай газар ингэж инээж хөөр байж явах үедээ үе одоо асар гүн дээр одоо шоконд орох сэтгэл гутралд орох тийм янз янзын тийм шин тэмдгүүдийг бол мэдэрч эхэлсэн. Ингээд ээлжит нэгэн тийм таагүй мэдрэмжийг авсан учраас тэр заалаар дүүрэн байгаа хүүхдүүд ээж нарыг орхиод толгой эргээд байна нэг агаарлчаад ирье гэдэг шалтгаан хэлээд өөрийгөө тэр олон хүнээс тусгаарлаж одоо ингээд хашааны болонд ирээд амьсгалаа зогссон. За ингээд зогсож байхад түүний нөхөр Райан болон бусад залуучууд гадаа мах шарангаа бас пив уугаа том юм яриад наануу цаануу гээд ингээд зогсож байхдаа тэр хиний Джессикагийн налаа зогсож исэн хашааны цаад талд нь буюу ард талд нь ирээд бүгдээрээ зогсоод юм ярьж байсан. За ингээд яриа хөрөгийг санамсаргүй сонсоход юу ярьсан бэ гэхээр Райаны найзуудаас нэг нь Джессикаг ерөнхийдөө ажиглаад байна. Олон сар жил одоо ингээд та хоёрын их хүүхдтэй болохгүй байгааг хараад бас гонигтай байна. Джессикагийн нүд бас гонигтай харагдаж байна. Тэгээд янз янзын гэр бүлийн уулзалт ийм дээр одоо та хоёрыг бас урайд ингээд явхаар бас эвгүй байх юм болов гэж санаа зовдгоо гэдэг үгийг түүний нэгэн найз хэлсэн. Тэгтэл залгуулаад бас нэг өөр найз нь ерөнхийдөө хоёр ингэж хүүхдийн мөрөөсөл болж явж байхаар миний андаа нэг хөөхөн хүүхэд өргөөд авчаачтай тэгвэл өстой хөөхөн штэ гэдэг үг хэлсэн. За тэгэнгүүт одоо Райан пивэндээ халчихсан бас тэр найзууд зүрхний андууттайгаа өөрхөн амтан байхгүй байгаа учраас одоо сэтгэлээ нээж ганц хоёр үг хэлсэн. За тэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр ерөнхийдөө хүүхэдтэй болох ямар ч боломж байхгүй гэдэг үг хэлсэн. За тэнгууд нэг нь яагаад боломжгүй юм бэ? Юу болсон миний найз гэдээ асуухад яг уу ганц л нууц байдیں۔ Тэрийг нь би мэддэг. Гэхдээ энийг би Джессикад хэлэхгүй, ер нь хэлье ч гэж бодохгүй байгаа гэсэн. За найзууд нь гайхаад яасан юу болсон чамд асуудал байгаа мó гэхээр тийм ээ надад асуудал байгаа. Ерөнхийдөө би энэ хүүхэдтэй болохгүй шалтгааныг одоо та нарт энүүхэн эндээ хэлж ирээ цааш нь нааш нь тараагаад байв. Би одоо үр боолгох үрийн суугаад таслуулах хагалгаа хийлэгдсэн юм байгаамаа. Тэгээ энэ тухайгаа ерөөсөө Джессикад хэлээгүй өнөөдрийг хүртэл үдсэн ингэж хэлсэн. За тэнгууд нэг найз нь тэр тусмаа хоолойны өнгөөр нь таних юм бол Рональд гэдэг түүний найз нь чи яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ гэж асуусан. За тэнгууд нь одоо Райан
Ерөнхийдөө би бол хүүхэдтэй болно гэж боддгоо мó. Одоо ингээд янз янзын те одоо хүүхэд жуухтын асуудал, эдийн засгийн асуудал дээрээс нь тайван байх. Ерөнхийдөө бол хүүхэд надад зохихгүй. Тэгээ би ийм учраас бүр аль дээр залуугаасаа одоо өөрийнхөө үрийн сувгийг эмнэлэг дээр очиж боолгуулад энэ тухайга Джессика телег өдөр хүртэл одоо ингээд явж байгаамаа гэдэг үгийг хэлсэн байдаг. За ингээд хашааны цаана ганцаардаж одоо те үр хүүхэдтэй болохгүй да шанал зовж исэн Джессика гэдэг бүсгүй нөхрийнхөө одоо ийм яриаг сонсоод үнэхэрийн одоо те амьд үгс нь мэдэгдэхгүй сул байгаад газар улсуун туссан. За ингээд залуучууд үргэлжлүүлээд цаашаага хөл бөмбөг илдүү юм яриад эндээ явсан. Джессика шууд тэндээс одоо өөрийнхөө гэрлөө яаран бол хурж ирсэн. За яаж ирснээ мэдэхгүй. За ингээ үүрээр түүний нөхөр нэлээд согтолттой бас хүнээр хүргүүлж орж ирээд хажууд нь хөрхраад хөвддөг. Тэгээ энэ шүн нь бол ерөнхийдөө Джессика ерөөсөө унтаагүй олон жил хайрлаж ханилж исэн хамтдаа хүүхэдтэй болноо бүтнээ цаг нь болоогүй бурхан бид нарыг бас нэгэнд хүлээлгээд байгаа энэ төр гэсэн юмэр чулуу хөөлөж исэн нөхрийнхөө нарийн ширийн зүйлийг мэдсэн учраас үнэхэрийн одоо амьдрал нь орвонгороо эргэсэн. Ингээд орон дээр тасарчихсан байсан нөхрөө хараад урам хугараад үзэн ядаад байж байх үед одоо нэгэн дуудлага ярьдаг. За тухайн дуудлагыг харахад бол яг аргагүй одоо түүний нөхрийн найз Рональд гэдэг залуугийн дуудлага Джессикагийн утсанд ирсэн байдаг юм аа. За Джессика ерөнхийдөө хүн амьтандаа ярих гэхээсээ илүү оюун ухаан те одоо энэ дотор нь асар их одоо олон асуултууд үзэн ядалт бол гомдол цөхрөл өчнөө юмнууд зэрэгцсэн байсан ч гэсэн Рональдын дуудлагыг одоо өөрийн мэдлгүй авсан. За дуудлагын цаанаас маш сандарсан байдалтай Рональд одоо твцсэн маягаар бол уцаад аваад ярьдаг. За Джессика чи зүгээр үү? Би чамд санаа зовоод би чамд нэг нарийн зүйлийг хэлэх ёстой болчлоо гэдгийг хэлсэн. За тэнгуү Джессика энэ бүх зүйлийг нэгэнд ойлгоцсон учраас би бүгдийг мэдсэн гэдгийг хэлсэн. Тэнгуү чи яаж бүгдийг мэддэг вэ лээ? Ямар учиртай яасан ингээд асуусан чинь ерөнхийдөө та нарын өчигдрийн яриаг би хашааны цаана оож явахдаа сонссон. Энэ бүх худал хуурмаг энэ бүх зүйлээс үнэхээр залхаж байна. Надад одоо та нартай ярих ямар ч тэнхэл алгаа гэдэг үгийг хэлээд утсыг тасалсан. За ингээд хардарсан өдрүүд үргэлжилж ерөнхийдөө Джессика яг тэр дорн ч юм уу маргааш нь өөрийн нөхөр Райантай хэл намаа олцож хэрүүл уруул хийгээгүй зүгээр дотроо бол сарын дараа өөрт нь одоо те энэ зовлон зүдгүүрийг амсуулнаа гэсэн одоо тийм одоо зүйлийг бодож сарын турш амаа бол хамхиж явсан. За тэгээ өөрийгөө дандаа буруутгаж үр хүүхэдтэй болохгүй байгаа нь миний буруу. Хайртай хань ижилдээ нэг ганц хүүхэд гаргаад өгч би бас заяагүй эмэгтэй юм да энэ төр гэсэн янз янзын бодож өөрийгөө буруутгаж хорж одоо те ингэж явж исэн он жилүүдээ эргээ бодоход үнэхээр харамсалтай санагдсан. За ингээд цаг хугацаа явсаар байгаа сар болсон. За сарын дараа одоо Джессика өөрийнхөө нэгэн жирэмсэн найзаас өгсөн одоо жирэмсний тест буюу 2 зураастай тестийг дөнгөж одоо те 1-2 сартай байгаа хүүхдийн эхоны зурагтай хамт бариад гэртээ гүүж орж ирсэн. За гүүж орж Райан гэдээ орилоход Райан галтгооноос одоо хоолунд хийгч байгаа болтой гүү гараад ирсэн. За юу болов яав гэхэд хоёулагийн те хүсэл мөрөөдөл биеллээ. Би жирэмсэн болсон гэдгээ хэлээд одоо өөрийнхөө жирэмсний тест болон эхоны зургийг үзүүлдэг байгаа. За тэгэнгүүт одоо Райан бол одоо асар ихээр баярлаж те хүүхэд чи хөөх юм байх гэсэн чинь эсрэгээрээ мэл гайхаж сэлгөхрөөд юу гинэ гэж асуудаг. За тэнгүүт нь одоо Джессика үргэлжлүүлээд энэ бол чи бит хоёрын одоо энэ насны мөрөөдлөө. Тэгээд өдөр шөнөгүй тест аваад үзээд байсан чи яах аргагүй бурхан бид нарыг одоо шагнах цаг нь болсныг мэдээд энэ хүүхдийг бидэнд илгээлээ. Би жирэмсэн. Би одоо ингээ 2 сартаа жирэмсэн болцсон байна гэдгийг хэлсэн. За Райан бол ерөөсөө баярлахгүй суун тусаа чи намайг хуурсан юм уу гэдэг үг хэлдэг. За тэгэнгүүт нь Джессика би чамайг хуураагүй. Би яхаараа чамайг хуурдээ бэ? Энэ бол чиний хүүхэд штэ гэдэг үг хэлсэн. За тэнгүүд Райан энэ бол боломжгүй. Чи жирэмсэн болох ямар ч боломжгүй штэ гэдэг үг хэлсэн. За тэнгүүд Джессика чи яагаад намайг тэгжилж байгаа? Би яагаад жирэмсэн болж болдгүй? Би яагаад боломжгүй хэлдэг гэдгсэн чинь Райан маш эвгүй байдалд ороо те одоо ингээ бүх юмныхаа үгэндээ өөрөө орогдоод эхнэрээ бас өөр хүнтэй унтсан гэдэг маягаар одоо ойлгож байна. За ягаргүй өөрөө нөгөө нүгэр тогтооч өдрөгөө учраас мэдээж үү эхнэр нь жирэмсэн болоод ороод ирэхээр өөр хүний хүүхэд гэдгийг бол ойлгож байна. За ингээд нэлийн эргэлзээтэй тэнглэлзээтэй байдал үүссэн. За тэнгуут одоо
Райн нэгэнд бүх зүйлийг одоо тайлбарлахгүй бол угаасаа оройтож байна. За тэнгүүд Джессикагийн удаас харж байгаа би чамд нэг нарийн зүйлийг хэлэх гэсэн юм а. Чи бол ерөөсөө жирэмсэн байх ямар ч боломж байхгүй. Наа шинжилгээ бүх юм чүн бол одоо ерөнхийдөө хуурамч худал байгаа. Эмч дээр очиад дахиад уулз чи жирэмсэн байх ямар ч боломж байхгүй. Надад итэг гэдгийг хэлдэг. Тэнгүүд Джессика энэ зураг байна. Энэ бүх баримтууд байна. Би яагаад жирэмсэн биш вэ? Чиний надад одоо нүдэнд харагдал тайлбар гэж хэлдэг. За тэнгүүд за уучлаарай ямар ч байсан те би чамд олон жилийн турш хэлэхгүй одоо нэг нууц байд юм а тэрийг одоо өнөөдөр хэлье. Гэхдээ энийг чи 50 сонсох ёстой шүү гэсэн. За 50 сонсъё гэдэг үгийг хэлсэн. За тэнгүүд одоо Райн бол үнэ хэлсэн. За би бол одоо хар залуугаас үр тогтоохгүй тулд үрийн сувга болгож үүнийг одоо чамд мэддэхгүйдээ олон жил явсан. Ерөнхийдөө би одоо те хүүхдийн дуу олон жижиг сажиг ийм одоо хүүхэдтэй холбоотой ийм асуудлуудаас одоо зайлсхийж ерөнхийдөө хүүхдтэй болохгүй гэдэг одоо амьдралын том зорилготой хүн байгаамаа. Тэг энийгээ би чамд хэлэхгүй явж исэн мэн бас өөрөө бас жоох ингээ асуудал болчлоо. Хэмжээнээс хэтэрчлээ гэдгийг хэлсэн. За тэнгүүд Джессикаг харангуй Джессика асар ихээр уйлж хайлж одоо бүү юм болно гэж бодол Джессика маш хүүтнээр өдөөсний нэгэ тийм ээ би бүгдийг мэднэ. Тэр шүн та нар хашааны цаанд юу ярьж байгаа чинь би бүгдийг сонсон учраас би өнөөдөр чамайг албаар энэ мэдрэмжийг чамд төрүүлэх гэж ингэж хэлсэн юм а. Ерөнхийдөө чивтэний амьдрал энэ хүрээ зогсож байна. Худал хуурмгаар ингэж арга цаасан амьдрал хаач одоо ингээд тол явдгүй юм байна. Бүх нууц цаг хугацаатай байдаг. Тэр цаг нь одоо ингээд болсон. Тэгэхээр хоёулаа одоо сална гэдгийг хэлсэн. За тэнгүүт Райн зөвлөлээд хоёулаа салж болохгүй энэ бүх зүйлийг хамтдаа давах ёстой. Чамгүйгээр би бас амьдарч чадахгүй гэдгийг хэлсэн. За тэнгүүт нь одоо Джессика тэр бүх зүйлийг нь таягдсан хаяад босоо явсан. За ингээд 7 хоногийн дараа кафе дотор нэгэн одоо Рэйчел гэдэг бүсгүйтэй Джессика сууж исэн. За Рэйчел гэдэг бүсгүй ямар учиртай хүн бэ гэхээр одоо гэр бүл салалтын чиглэлээр мэрэгсэн одоо юм өмгөөлөгч хүүхэн байгаа. За энэ хүүхэн бол одоо өөрийнхөө дараагийн даалгавар буюу Джессика Райн хоёрын гэрлэлт цуцлах одоо өргөдлүүдийг бэлтгэл ажлыг одоо эхлүүлэхээр одоо гарын сөхөлөөсгөө зурх гад одоо энэ кафед нэр уулзж байна. За тэгээд энэ талаар үнэхээр мэрэгчсэн хүн учраас одоо яг л миний хэлснээр миний одоо хэлж байгаа бүх одоо энэ дистаратай зүйлээр хоёулаа одоо энэ гэрэлт цуцлалтын ажлыг бол явуулна. Тэгээд энэ бүх зүйл одоо өнөөдөр эхэлж байна гэдээ гар ус зурдаг. За ингээд процедурын үйл ажиллагаа үргэлжлүүлээд явсан. За энэ хугацаанд одоо түүний нөхөр Райн янз янзын байдлаар одоо Джессикатай холбогдох гэж одоо ах トゥ амар садан ээж аваад найз нөхөд одоо 9 шүдийн хүмүүсийг хөтлөж нэг уучлаач эр хүн нэг алдаа вэз эрэг нэг нураал вэз бие биенээ гэсэн сэтгэл байхад болно буцаага тэр үрийн сувгийг босгоод ирдэг гин ингэдэг гин гэдэг ч юм уу янз янзын тийм өөр ашигтай хувилбаруудыг одоо Джессика руу явуулсан. Джессика олон жил дормжлуулсан. Үүнээс цааш одоо ингэж дормжлуулж ирсэн хүн ингэж их одоо хуурамгийн золиос болж исэн хүн бол яаж цусаар уйлсан Райныг бол хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь ойлгомжтой. За Райн бол одоо хурааж хоримтлуулсан хідэн цаас нэр хүнд карьер 9 шидийн зүйл нь бас нүдэн дээр нь сүнж ихнэр нь бас ингээд хамаг юмныхан талын аваад явж байгаа учраас бас эдийн засгийн үндслээр энэ хүүхнийг ахаа торгоох бас тийм зайлшгүй зачаам шаардлага гарсан байгаад идэг. За ингээд Джессика нүүр өгөхгүй байсаар байгаад гэрэлтийг маш амжилттай цуцалж одоо шүүхтэр Райныг нэлээд ивгээд ийсэн. За ингээ үүнээс хойш ерөнхийдөө энэ процедурын үйл ажиллагаа явагдаж байхад одоо Райн буюу түүний нөхрийн хамгийн сайн найз Рональд гэдэг залуу үргэлж Джессикаар уулзтаж одоо гуниг зовлонтой байгаа энэ одоо олон жилийн шаналлыг тайлгаруулах гэж ойлгох үед нинээлгэж одоо ингээд бүх өдрүүдэд ингээд хамтдаа уцны цаанаас заримдаа уулзаад кофе уугаад урж гараад одоо тэгж аягүй хажууд нь хань болж авсан. За Райн болохоор өөрийнхөө одоо тэр Рональд гэдэг найз руу бас уурлаж би чиний багын найз чи энэ хүүхнийг мэдэхгүй байхад чи тэр багасаа газрын чулуу одоо 9 шидийн хогноос түүж идээд хүртэл одоо ингээд зовлон жавлаа хуваалцаж ууж исэн идчихсэн чи яхаараа одоо миний энэ шүүхтэлж байгаа хүүхэндээ ингэж одоо дил суул ингэж яваад байгаа чи ер нь энэ хүүхэнд анханасаа хайртай байсан юм уу чи яасан гэсэн. За тэнгууд Рональд одоо
зөөлөн залуу ч гэсэн яг тухайн үед нь олон жил чи Джессика гэдэг бүсгүй хүүхэдтэй болно гэж одоо тий хий юм харуулж хий юмар одоо ингэж хуурч явж исэн чинь чамайг ямар хүн бэ гэдгийг надад ойлгуулсан. Миний тэр багтаа чамтай найзалж өсөж исэн байна уу? Энэ бол 808 дахь асуудал. Харин чи өнөөдөр Джессика гэдэг хүний хувь тавилангаар тоглож ирсэн. Би ийм ёс зүйн найзтай бас ичж байна. Чамтай найз гэж явмааргүй байна. Тийм учраас би Джессикагийн хэцүү үед нь хажууд нь байгаамаа гэдэг үгийг хэлсэн. За тэгэнгүүт Райан бодсон. Миний багын найз нар бол миний өмч, миний үгээр өстой бузар булхаа юу ч хийж исэн, миний үгээр байх ёстой гэсэн тийм ментал нь байсан учраас асар ихээр шоконд орж Райан болон одоо тэ Рональд хоёр заамдалцаад бараг цохилцдгийн даваан дээр одоо салаад хөөсөн. За Рональд гэдэг залуу бол үнэхээр энэ Джессикаг өрөвдөж байгаа учраас бүх хүн цаг үед нь хамт байсаар байгаад олон сар жилийн дараа энэ хоёр одоо тий хоолндороо сууж байхдаа Рональд бол хэлсэн. За тэгээд юу гэж тий Джессика би чамд нэг зүйлийг хэлье гэж олон сар бас бодож яваад ирлээ. Тэр нь юу вэ гэхээр ерөнхийдөө би чамд сайн болсон юм шиг байна гэдэг хэлдэг. За ингээд хэлээ Джессика руу харахад Джессика үл мэдэг инээмсэглээл тий чиний үнэн байгаа чинь анх намайг тий хуурдагдаад худал хуурмгийн тий энэ бүх зүйлд ингээд зовж шаналж байхад чи хамгийн түрүүнд надад өглөө уцтаж энэ бүх бузар муухай юмыг надад хэлэх гэжсэн тэр одоо эр зойроо тэр одоо ёс зүйчин бол надад анх үнэхээр таалагдчихсан. Тэгээд энэ бүх хэцүү цаг үеүүдэд миний хажууд байсан одоо энэ чанар эр хүний энэ оюун нурууг чинь хараад би ч гэсэн чамд бас сайн болсон байгаа гэдэг үг хэлдэг. За ингээд шинэ нэгэн хос бий болсон. За удалгүй жилийн дараа одоо Рональд болон өөрийнхөө одоо тэ зүрхний андуудтайгаа нэгэн жижигхэн хүлээ авалт хийгээд тэн дээрээ энэ хоёр одоо гэр бүл болж байгаагаа олон найзуудтай хэлж одоо тэ ийм жижигхэн найр надан хийсэн. За энэ дээр одоо Джессикагийн экс буюу одоо тэ Райан ерөөсөө ирээгүй. Ерөнхийдөө энэ асуудлын дараа энэ хүнтэй цаашдаа нөхөрлөх үү одоо тэ гэр бүлээ хуурдаг, худлаа ярьдаг, одоо тэ дарангуулдаг ийм хүнтэй ерөнхийдөө цаашдаа багын найз гэдэг нэрээр халахавчилж хамаг бузар булаагийн таглаж хажууд нь дэмжигч, хамжигч маягаар явах нь тэр ёс зүйтэй өөрийгөө олцсон залуучуудад утгагүй байсан учраас бүгд Рональд руу төвлөрч Райнаас бүгд зайгаа авсан. За нөхрүүд нь зайгаа аваад ирэхээр одоо тэр залуучуудын эхнэр гэр бүлүүд бас бүгд Райнаас зайгаас. Ингэхээр явж хүн хуурсан биш өөрийгөө хуурсан Райан гудамжинд одоо найз нөхөдгүүдээ гараа явсан. За ингээ Рональд тэр хоёр хормын одоо уулзалт үдшилхэн дээрээ бас удахгүй аав ээж болох ч байгаа гэдгээ тэнд байгаа нийт одоо олон найз нөхөдтэй хэлсэн бүгд алга ташаад баярлсан. Ерөөсөө л бүгд болчих тийм байгалийн одоо тэ боломжтой байсан бүсгүйг одоо олон жил худал хуурмгаар зовоож тарчлааж авч явж исэн Райан гэдэг залуу бол өөрөө бас үнэхээр юм бас муухай бохор одоо тэ иймэрхүү төвшөнтэй хүн гэдэг нь бол харагдсан байдаг. Тэгээ ямар ч байсан Райан болон Джессика хоёрын одоо хар дарсан энэ амьдрал бол дуусаж залгуулаа Рональд болон Джессика гэдэг нэлен гэгээлэг сайхан гэр бүл хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй ийм сайхан шинэ гэр бүл бий болоод жилийн дараа одоо анхны хүүгээ өлгөдөж явсан байдаг юм аа. Тэгээд Джессика гэдэг бүсгүйгийн зүгээр амьдралын утга учир одоо юу гэдэг мөрөөдөл гэдэг үг багтаад байгаа. Эсвэл үр хүүхэдтэй зүгээр л үр хүүхдтэй болох. Энэ бол нэг тийм амар одоо зүйл шиг. Гэтэл зарим зүйлдээ хүсээд мөрөөдөөд биелдэггүй байхад юмны учраас ингэж тайлагдсан байдаг. За тэгээд одоо дүгнэлт одоо ерөнхийдөө дүгнэлт болгоод хэлэхэд тэр үрийн сувг болгох гэдэг зүйл бол одоо дэлхийн барууны одоо өндөр хөгжсөн улсуудад бол маш их байдаг. Үүнийг нь одоо ядуу буурай орны хүүхнүүд бол мэдхгүй гиндэт залуу нас гоос сайхан цаг хугацаа бүх юм бол дагаж үрж идэг. Яагаад тэгэхээр энэ үрийн сувгах одоо тэ боо хагалгаа гэдэг маань өөрөө эрэгтэйчүүд өөрсдөө гаргаж шийдвэр гаргаад хийчдэг. Тэгээд хийхдээ үр дагаврын аюул сайн мэдчихийдэг. За тэгээд энэ хагалгаа бол ойролцоогоор нэг 30-аас 45 минут болдог. Маш хөнгөн одоо тэ баг хэсгийн мэдээ алдуултаар хийчдэг юм жижиг мессеж. Тэгээ өнөөдөр хийлээ 2 цагийн дараа босоо явчихдаг.
Тэгээ босоо явлаа гэхэд ямар нэгэн сорив тэмдэг үлддэг. Тэгэхээр хин нэгэн залуутай одоо те ингээд одоо олон жил олон сар үерхэд хүүхдтэй болохгүй байгаа тохиолдолд магадгүй энэ залуу өрөө одоо суугаа хаалгацсан байх өндөр магадaltaй гэдэг. Яагаад гэхээр зарим нөгөө хүүхдгүй байх хүсэлтэй хүмүүс амир байдаг. Хүүхдтэй байх юм бол тэ ингээл ачаалттай, стресстэй, зовлонтой байдаг. Гэхдээ бас нэг хань жил найз зохин хүүхдтэй байх хэрэгтэй байгаад гэдэг. Тэнгүүд нэг одоо ингээд хажуудаа худлах урамгараас уйдчих юм одоо зүйлүүд. Мөн эд хөрөнгөтэй холбоотой асуудал байдаг. Одоо ямар нэгэн эд хөрөнгө, үйл хөдлөх хөрөнгө одоо тэ өвд эцээс өвлж ирсэн асар их зүйлүүдээ хин нэгэнтэй хуваалцахгүй тулд өөрийнхөө үнээсээ үгүй боочод бас нэг иймэрхүү бас янз янзын тийм шалтгаанаас болж иймэрхүү юм болдог. Тэгэхээр ийм хүмүүс бол ерөөсөө тэ хүнийг одоо хайрлахгүй, өөрийгөө одоо хайрлахгүй хүмүүс бол хизээж өөр эмэгтэйчүүдийг хайрлахгүй. Ингээл хизээний цагт ойлоо цагнал хөрөөрөхтэй болно гэх маягаар ингээд чулуу хөөлгөд байдаг. За тэгээ яг энэ амьдралын хамгийн том жишээ минь одоо энэ Джессика Рай хоёрын төв байлаа.